Сайн байцгаана уу? Намайг Ганмаа гэдэг. Би та бүхэндээ авралын сайн мэдээг ярих гэж байгаадаа баяртай байна. Аврал гэдэг бол хүн төрөлхтний хувьд чөлөөлөгдөх ямар нэгэн зүйлийн дундуур аюулгүйгээр гарах хорон муугаас ангид байх хамгийн чухал зүйл юм аа. Тиймээс хүн бүхэнд аврал хэрэгтэй. Биднийг аварч чадах цорын ганц нэгэн бол бидний бүтээгч эзэн байгаа. Яа тэгэхээр бүтээгч эзэн маань биднийг хамгийн сайн мэддэг. Тэр биднийг бүтээсэн учраас тэр бол үнэхээр агуу. Тиймээс хүн төрөлхтөн бүтээгчээ зайлшгүй мэдэх хэрэгтэй. Бүтээгчээ мэдгүйгээс олж олон зүйлээс аврагдаж чаддаггүй. Бид энэ газар дэлхий дээр амьдрахдаа бидэнд хэрэгцээтэй бүх зүйлийг байгааг анзаарч мэдэж болно. Бидэнд амьсгалахын тулд агаар байгаа. Амьдрахын тулд газар шороо байгаа. Бидэнд хоол хүнс үр тариа энэ газар дэлхий дээр дүүрэн бэлхэн байдаг. Энэ бүх зүйлийг бидний бүтээгч бурхан бидний төлөө бүтээсэн юм аа. Бурхан ертөнцийн суураас өмнө биднийг төлөвлөсөн байсан. Хүн төрлөختнийг бодож байсан. Ингээд хүн төрлөختөнд хэрэгцээтэй бүхнийг бурхан өөрийн үгээрээ бүтээж эхэлсэн. Тэр нар, сар, од, гариг эрхэс, уул ус, ургамал амьтан, араатан амьтан, жигүүртэн шуудыг энэ газар дэлхий дээр хүний төлөө бүтээжээ. Энэ нь хүмүүст хэрэгтэй байсан. Хүн бүтээгдэхэд бүх хэрэгцээтэй зүйл нь бий болсон байсан. Ер нь хүмүүс ингээд хүүхэдтэй болдог тий. Тэгээ хүүхэдтэй болоход хэрэгцээтэй бүх зүйлийг урьдаар бэлддэг шүү дээ. Хүүхдэд хэрэгтэй даавуу, үлгий, хоол хүнс юу байна? Бүх зүйлийг хүүхдийнхээ төлөө бэлддэг. Ямар тухтай орон дээр унтвал хүүхд тухтай унтаж амрах уу? Ямар орчин байвал хүүхд амар тайван өсөн торних уу гэдгийг эцэг их нь бэлддэг. Яг энэнтэй адилхан бурхан хүнийг бодол дотроо үнэхээр хайрлаж исэн учраас хэрэгцээтэй бүх зүйлийг тэр 5 өдрийн туршид өөрийн үгээрээ бүтээжээ. Ингээд бурхан хүн амьдарч болох бүх орчинг бүтээгээд 6 дахь өдөр анхны хүн болох Адамын биеийг нь газар шорооноос бүтээж амь амьсгалыг нь хамраар нь үлээн оруулахад анхны хүн амьд оршин бүтээгдсэн юм аа. Тэгээ бурхан хүнийг хараад хүн ганцаараа байх нь сайн биш учраас би түнд тохирох туслагчийг бүтээж өгье гэж шийддэг. Бурхан Адамыг гүн ойронд автуулаад хавирганаас нь авч анхны эмэгтэй буюу Еваг бүтээдэг. Бурханы дүр төрхөөр анхны эмэгтэй эрэгтэй хүн бүтээгдсэн. Бурхан өөрөө үнэхээр ариун. Тэр мөн хүнийг бүтээхдээ ариунаар бүтээсэн байгаа. Тийм учраас бурхан хүнтэй харилцаатай байж хүн бурханыг магтан алдар шууж, бурханыг хайрлаж, хамт байж, хувьчилсан харилцаагаар түүнтэй үргэлж нөхөрлөдөг байсан. Энэ л зорилгын төлөө бурхан хүнийг бүтээсэн байгаа. Ингээд бурхан бүтээсэн бүхнийг харахад бурханы хувьд нэн сайхан, нэн тааламжтай байсан. Тэгээ яагаад өнөөдөр хүмүүс бүтээгч бурханаа мэдгүй байгаа юм бэ? Тэ? Яагаад ингээд бүтээгч бурханаа мэдгүй, түүнд мөрөх, түүнтэй хамт байх, харилцах, түүнийг магтан алдар шуулахаа мэдгүй, яагаад түүний бүтээл болох юмсад мөргөн байгаа юм бэ? Тэгээ зарим хүмүүс уул усанд мөрөгдөг. Энэ бол зүгээр л бүтээл шүү дээ. Бурханы бүтээсэн бүтээл. Таны төлөө бүтээгдсэн бүтээл болохоос ш энэ уул ус амьгүй зүйл танд тусалж чадахгүй. Та зүгээр л үүнийг ашиглахын төлөө бүтээгдсэн. Бурхан мөн дорн зүгт Эден цэцэрлэгийг байгуулад түүнийг арчлуулан сахиулахын тулд анхны хүмүүсийг Адам Евыг тэнд суурьшуулсан. Адам Евад тэнд суурьшуулад бурхан ийхүү айлдан тушаадаг. Чи энэ цэцэрлэгийн альч модны жимснээс дураараа идэж болно. Харин энд байгаа сайн муг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи эндээс эцэн даруйдал шууд өөхөх болно гэж хэлсэн байгаа. Ингээд бурхан хүн төрлөختөнд тушаагаад хүн төрлөختөнтэй хамт байсан. Харин нэгэн зүйл байдаг. Бурхантай үргэлж тэрсэлдэж, бурхантай энэ зэрэгцгийг хүсдэг муу сүнс гэж бас ертөнцийн дээр байдаг. Тэр муу сүнс бурхантай энэ зэрэгцэж чадаагүй учраас, бурхантай тэнцүү болж чадахгүй учраас хүн төрлөختнийг бурханаас салахыг үргэлж хүсдэг. Хүнээс бурханаас холдуулж, харилцааг нь устгаж, сүйтгэхийг хүсдэг. Тэр бол худал хуурмгийн эзэн юм аа. Ингээд муу сүнс хүнд бурхан чинь чамд энэ модны жимсээс, амийн модны жимсээс идэж болохгүй гэж хэлсэн юм уу? Үгүй шүү дээ. Чи энэ модны жимсээс эцэн даруйдаал чи
Бурхантай адилхан болно гэж ятгадаг. Сайн мог мэдүүлэгч модны жимснээс хүн эдснэр дуулуургүй хандаж Бурхантай мөнхөд харилцаатай байх харилцаа нь үгүй болж Бурханаас мөнхөд тусгаарлагдах тэр үхлийн тэр хараал хүн дээр ирсэн. Тэгэд Бурхан хүнээс асуудаг. Чи яагаад миний идэж болохгүй гэсэн жимснээс идвэ? Яагаад чи надад дуулуургүй хандваа? Тэр хайртай хүнээсээ ингэж асуудаг. Тэр өөрөөс нь уушлалт гоохыг хүсэж ингэж асуудаг. Гэтэл хүн би энэ жимснээс идээгүй намайг өөр нэгэн ятгсан штэ гэж хэлдэг. Бурууга бусдаас хайдаг. Энэ зан чанар одоо хүртэл хүн төрлөختний дотор байсаар байгаа. Заримдаа хүмүүс буруугаан бусдаас хайдаг. Бүх нөхцөл бусдаас хайдаг. Би ингэж амьдарч байгаа миний эцэг эхийн буруу гэж ярьдаг. Яагаад намайг ингэж төрүүлсэн бэ гэж ярьдаг. Эсвэл төр засаг ийм учраас би ийм байна гэж хэлдэг. Төр засаг ийм учраас би стресстэй байна, би хараал хэлж байна гэж хэлдэг. Бурууга бусдаас хайх нь Бурханыг биднээс уламл холдуулдаг. Ингээд хүн төрлөختөн үргэлж тэр гэм нүгэлт тасралтгүй тэр гэм нүглийн донд ордог. Хүн төрхөөсөө л Бурханаа хайрлах, би бинийг хайрлах байдал нь үгүй болж тэр хувиа хичээсэн мөн чанартай төрдөг болсон. Хүн төрлөختөнд аврал үнэхээр хэрэгтэй болсон. Хүн төрлөختөн энэ гэм нүглээсээ болоод өөрийн Бурханаа харж чадхаа байдаг. Анх бол хардаг байсан. Яагаад гэвэл Бурхан ариун, хүн ч бас ариун байсан. Харин энэ гэм нүглээс болж ариун байдал нь үгүй болж хүн Бурханыг харж чадхаа байсан. Тиймээс Бурхан хүнийг аврахын тулд өөрийн цорын ганц хүү болох Есүс Христийг энэ дэлхий рүү илгээхээр шийддэг. Тэр хүн бидний хүн Бурхан хоёрыг хооронд холбох зуучин болж ирсэн юм аа. Есүс Христ мэдлэгтэй онгон эмэгтэйгээс ариун сүнсээр мэдлжээ. Есүс Христ энэ дэлхий дээр мэдлээд тэр яг хүн байсан. 100% хүн байсан. Тэр 100% хүний амьдралаар амьдарсан. Мөн тэр яаж энэ дэлхий дээр ариун дуулууртай Бурханаа магтан алдаршуулж болох вэ гэдэг арга замуудыг заан харуулan амьдарсан. Тэр бага насндаа аав ээжтэй дуулууртай байж тэр насанд хүрээд илгээсэн Бурхан аавынхаа хүслийг биелүүлэхийн тулд Тэнгэрийн хаанчлалыг тунхаглаж эхэлсэн. Гимшицгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж. Мөн тэрээр үхэгсдийг амьлуулж олон өвчтөе хүмүүсийг эдгээж дарамтанд байгсныг чөлөөлж хүмүүсийн төлөө гайхамшгуудыг үйлдэж амьдарсаар ирсэн. Тэр Бурханы хаанчлалыг өдөр бүр айлаа сайлд хүнээс хүнд тунхаглаж байсан. Харин хүмүүс бүтээгч Бурханаа таниагүй. Тэдэн зүгээр л биенд нь нэдэглэх хэрэгтэй байна гэж утсан. Би энэ нэдгэрсэн. Харин тэд бүтээгч Бурханаа үнэхээр таниагүй. Хүмүүс хуулийн багш нар, шашны үзэлтнүүд, шашны тэргүүлэгчид, хаадууд энэ одоо хаанчлалд тунхагладаг. Энэ одоо хаан юм уу гэж түүнд атаархан түүнийг алхаар шийдсэн. Ингээд хүмүүс Есүсийг барьж аваад ташуурдан түүнийг нүцгэлж загалмай дээр, модон загалмай дээр цовтолдог. Есүс маш их зовлон тэнд эдэлсэн. Энд нь хүн төрлөختнийг аврах Бурханы төлөвлөгөө байсан юм аа. Хэрвээ Есүс энэ зүйлийг хийгээгүй бол хүн төрлөختөн ийм зүйлийг үзэх байсан. Мөнхөд зовх байсан. Ичхүүрийг амсах байсан. Харин Есүс энэ төлөөсийг төлөхийн тулд өөр дээрээ бүх гин нүглийг аваад тэр өөр дээрээ бүх зовлон гэдлээд тэр үхлийг үтсэн юм аа. Есүс загалмай дээр цовдлогдохдоо тэр ариунаас ариун байсан. Тийм мөртлөөс бүх хүн төрлөختний гмийг өөр дээрээ үүрэн загалмай дээр цовдлогддог. Бидний итгэдэг Бурхан бидний бүтээгч эзний үг болохын Библиэлд хэлэхдээ нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр илүү агуу хайр гэж байхгүй гэж хэлсэн. Есүс өөрийн амиараа хүн төрлөختнийг хайрлсан. Түүнээс илүү агуу хайр гэж байхгүй. Тэр зөвхөн хүмүүсийг эдгээгээл зогсоогүй шүү дээ. Тэр зөвхөн хүмүүсийг амьлуулаад зогсоогүй. Энэ нь хүмүүст хангалтгүй. Есүс хүмүүс мөнхөд Бурхантай хамт байх хэрэгцээг нь мэддэг учраас, мөнхөд аврагдах хэрэгтэй гэдгийг мэддэг учраас
Тэр хүмүүсийг үнэхээр их өөрийн амиараа хайлсан. Загалмаа дээр түүний цус урсаж байсан. Түүний биеэс, түүний толгой, нуруу бүх зүйлээс Есүсийн цус урсаж байсан. Энд Есүсийн хайр шингэсэн байсан. Хүмүүс түүнийг цовдолж байсан. Энэ нь Бурхан Аавынх нь хүсэл байсан. Хүмүүсийг аврах төлөвлөгөө байсан. Есүс ч гэсэн энэ төлөвлөгөөг зүрх сэтгэлдээ тээсэн байсан. Есүс загалмаа дээр цовдлогдож байхдаа хүн төрлөختөнд түүнийг доромжилж, "Чи тийм хаан юм бол, чи тийм мундаг юм бол чи наа загалмаанаасаа буугаад ирээчтэй" гэж доогтлон тохуурхаж исэн. Есүс энэ зүйлийг хийж чадах байсан уу? Бидний эзний үгэн дээр хэлэхдээ Бурхан үе түмэн тэнгэр элчийг авцарч чадах байсан. Гэхдээ Бурханы төлөвлөгөө бол энэ биш юм а гэж хэлсэн байдаг. Ингээд Есүс товдлогдож байхдаа хүн төрлөختний төлөө ингэж залбирдаг. "Юугаарч мэдгүй байгаа энэ хүмүүсийг Аав минь та уучлж өгөөч ээ" гэж залбирсан. Тэр загалмай дээрээ зовж байхдаа ингэж залбирсан. Түүний цус урсаж байхад тэр ингэж залбирсан. Энэ бол агуугаар. Энэ бол агуу зүрх сэтгэл. Энэ бол Бурхан Аавын хүний төлөөх тэр хийсэн хамгийн тэр гайхамшигтай зүйл. Ингээд загалмай дээр Есүс нас бардаг. Загалмай дээр Есүс нас барахад хүн төрлөختний бүх гин нүгэл, хүн төрлөختний үхэл тэнд дуустдаг. Есүс 3 хоногийн дараа дахин амьлдаг. Ингээд хүн төрлөختөн аврагдах боломжтой болж байгаа. Есүсээр дамжуулан Бурхан Аавтайгаа холбогдох тэр зуучин тэр зам нь болсон. Загалмайн үхэлд Есүс Христэд бүтээгч эзэндээ итгэн түүнд гимшсэн бүхэн аврагдах үүд хаалга нээгдсэн. Аврал бидэнд ирсэн. Хүн төрлөختөн ямар нэгэн зүйлийг өөртөө хайн байдаг. Юу хайж байгаагаа мэдгүй л нэг зүйлийг хайгаад байдаг. Эд хөрөнгө гэж боддог. Тэд нэр хүнд алдар гэж боддог. Би тийм биш яах тусэ. Таны зүрх сэтгэл үнэндээ бүтээгч Бурханаа л хайгаад байдаг. Анх бүтээдэхдээ энэ мөн чанар, энэ байдал зүрх сэтгэл таны зүрх сэтгэл тавигдсан байж байдаг. Тэгээд хүн Бурханаас холдох үед энэ хоос орсон. Тэгэд энэ хоосон орон зайгаа дүүрэх гэж хичээдэг. Харин Бурханаа мэдэх юм бол бидний энэ хоосон орон зай дүүргэгдэх болно. Таны тэр хайгаад өөрөө мэдгүй хайгаад байгаа зүйлсийг та олж авах болно. Та түүний бүтээлийг нь биш, та бүтээгчээ олж авах юм бол та баяр баясгалангаар дүүрнэ. Аврал дотор баяр баясгалан байдаг. Амар тайван байдаг. Ямар ч үйлсээр биш, сайн үйлс хийснээр үгүй. Мөнгө намайг аварч чадахгүй. Нэр хүнд намайг аварч чадахгүй үгүй. Энэ нь үгүй болно. Би энэ дэлхий дээр нүцгэн ирсэн, би буцахтаа ч гэсэн юучгүй л байх болно. Харин бид бүтээгдэхдээ сүнстэй бүтээгдсэн. Хүнд бие сэтгэл сүнс байдаг. Таны сүнс мөнхөд амьдрна. Таны сүнс аврагдахын тулд Бурханаа мэдэх хэрэгтэй. Бурхандаа гимших хэрэгтэй. Энэ нэгүүлсээр ирнэ. Аврал бол нэгүүлсээр ирдэг бэлэг юм аа. Аврагдахын тулд та Есүс Христийг мэдэх хэрэгтэй. Есүс нэгэн сургаал зөвлөлийг хэлсэн байдаг. Үүн дээр 2 хүүтэй нэгэн аа байжээ. Бага хүн ааваасаа нэгэн өдөр надад оногдох хөрөнгийг минь өгөөч ээ гэж гуйж. Тэгээд аав нь хүүгийнхээ хүслээр хөрөнгийг нь өгсөн байна. 2 хүүтэй хөрөнгөө тэнцүү хойж өгчээ. Бага хүн төд удалгүй хөрөнгөө аваад ааваасаа холдон алс холыг зорин явжээ. Надад хөрөнгө байхтал болоо гэж бодсон байна. Ингээд хүү яваад хөрөнгөөрөө дуртай зүйлсээ хийж идэж уун наргиж зингэж явсаар байтал нэгэн өдөр хөрөнгө нь тэр ааваасаа авсан тэр хөрөнгө нь дуусч гин. Тэр байсан газар нутагт нь ган гачиг өсөглөн болж тэр хүү нэгэн хүнийг бараадах болсон байна. Тэр бараадж байгаа хүн нь тэр хүүгээр өөрийн гахааг маллуулдаг байсан. Тэгээд хүү тэр гахаанд оногдох хоолыг л хоолноос л иддэг байсан. Тэгээд байж захтаа тэр хүү нэг ингэж боджээ. Миний аавын зарцнаар хүртэл ийм мэддэггүй шүү дээ. Миний аавын зарцнаар ямар хоол хүнс хувц хунараар илбэг баян байдаг гэж.
Би аав дээрээ буцаж очие гэж бодож. Аав нь намайг уушлах болов. Би ааваасаа өвдөг сүгдэн уушлах гэж би таны зартчин болёо гэж хэлье гэж бодож. Ингээд хүү аавыгаа зорин явж аав дээр очижээ. Аав нь хүүгээ алс холоос хараад хүүрийгээ гүн очоод тэврэн авч үнсээд миний хайртай хүү ирлээ гэж ихэд баярлан зарц нартаа тушаан хамгийн сайн хувцсыг авчир. Хамгийн сайн хоол хүнсийг бэлтгээд маш том баяр наадмыг хийсэн байна. Хүүгээ ихэд баярлсан аавын зүрстгэл юм байсан. Бурхан аав бол бүх хүндрэлтэнд тайртай. Бүх хүндрэлтнийг хүлээж өгдөг. Та баян байна уу? Та ядуу байна уу? Энэ нь бурханд чухал биш. Та ямар гэм нүгэл хийсэн байна? Энэ нь чухал биш. Гэм нүгэл дэнс гэж байдаггүй. Та хүн алсан байна уу? Хулгай хийсэн байна уу? Эсвэл худлаа хийх завхаарсан байна уу? Бүх хүнийг бурхан хүлээж өгдөг. Бурхан аав өөрийн хүүгээр биднийг худалдаж авсан шүү дээ. Өөрийн хүүгийн амиар биднийг зольж авсан. Тийм агуу хайраар хайрлсан бурхан таныг хүлээж авахгүй юм гэж юу? Та ямар ч хүн бэ? Та бурхан дээр очиорой. Та бурхан дээр очих юм бол бурхан таныг хүлээн авах болно. Есүс Христэд итгэх итгэлээр бурхан аав бидэнд авралыг бэлэг болгон өгдөг. Ингээд бид бурхантай хувьчилсан нөхөрлөө сэргээж, бурхантай хамт байж, бурханыг мөнхөд алдаршуулах үе таалга маань нээгдэж байгаа. Зөвхөн энэ амьдралдаа л бид бурханд найдана гэж юу? Бүх хүн төрлөختөн сүнстэй биеэс бүтсэн сүнс байдаг. Таны бие магадгүй газар шороноос бүтсэн учраас газар шорондоо үлдэж болно. Гэхдээ таны амийг агуулж идэг сүнс чинь мөнхөд амьдрах болно. Харин мөнхөд бурхантай хамт деваажинд байх уу? Эсвэл мөнхөд тэр мөнхийн галтай там руу хаягдах уу гэдгээ өнөөдөр та шийдэх хэрэгтэй. Хэрвээ та өнөөдөр амьд байгаа бол, хэрвээ танд амьсгал байгаа бол танд боломж байна. Та Есүс Христэд намайг уучлаач гэж гимшээд та бол миний аврагч эзэн байна гэж хүлээн зөвшөөрж итгэх юм бол та бурхантай хамт мөнхөд амьдрах боломжтой болж байгаа. Хэрвээ та бурханыг мэдэхгүй гээсээ болж магадгүй маргааш эсвэл магадгүй та 100 жил амьдрна, 70 жил амьдрна. Тэгээд өглөө гэж ботход тэр үед ямар ч боломж байхгүй болсон байна. Тэр үед боломж байхгүй. Харин өнөөдөр танд боломж байна. Тийм учраас та яг одоо бурхныг хүлээн авах боломжтой юм аа. Бидний эзний үгэн дээр хэлэхдээ та нар бузар хатлаа хүүхдүүддээ сайн зүйл өгөхөө мэддэг юм бол тэгэх тусмаа бурхан эцэг чинь та нарт ариун сүнсийг өгөхгүй юм гэж юу гэж хэлсэн байдаг. Тийм ээ ах トゥ усээ бурхан эзний гурван нэг болох ариун сүнсийг эзэн бурхан бидэнд өгсөн байгаа. Тэр ариун сүнс бидэнтэй хамт энэ дэлхий дээр ч мөн амьдарч байгаа. Ариун сүнс бидэнд хэрхэн аврагдаж болох талаар заадаг. Бид олон зүйлээс аврагдах хэрэгтэй. Бидний аим аврагдах хэрэгтэй. Өнөөдөр хүн бүхэнд тэр ганцаардал байдаг. Тэг учраа олохгүй, зориггүй тийм амьдрал байдаг. Яагаач мэдэхгүй, шийдвэрлэж чадахгүй асуудлууд байдаг. Энэ дэлхий дээр бид амьдрахдаа бид ямар нэгэн зүйлийн дундуур л явна. Би Есүс Христэд та итгэх юм бол та өөртөө ямар ч зовлон эдлэхгүй, үзэхгүй гэж хэлэхгүй. Та энэ дэлхий дээр амьдрч байгаа бол танд ямар нэгэн зүйл байдаг. Гэхдээ бурхангүй хүмүүс, бүтээгчээ мэдгүй хүмүүс яаж гарах арга замаа мэддэггүй. Ямар ч аврал байдаггүй. Харин та бүтээгчийг мэдэх юм бол ариун сүнс та нарт энэ зүйлээс ямар арга замаар гарах вэ гэдгийг зааж өгөх болно. Хүмүүс тэр буруу зүйл хийснээс ингээд аврагдахын тулд ахаал буруу зүйлийг хийдэг. Хулгай хийснээ нуух гэж худлаа ярьдаг. Энэ бол биднийг улмал өхөл рүү дагуулна. Харин ариун сүнс биднэрт юу гэж заадаг вэ гэвэл уушлал гуйхыг хүсдэг. Алдаагаа бусдаас биш өөрөөсөө хаахыг зааж өгдөг. Ариун сүнс биднэртээ үргэлж нөхөрлөж, үргэлж ярьж, үргэлж бурхан аав минь ариун байдлыг биднэрт зааж өгдөг. Ариун сүнс бидний зүрх сэтгэлд оршдог. Эзэн бурхан өөрийн үгэн дээрээ
ингэж хэлсэн байдаг. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөн хамтаа болно гэж хэлсэн. Хүүгээр дамжуулан мөн хайманд хүрэх боломжтой гэдгийг хэлж зааж өгсөн юм аа. Хүүгээр дамжуулан бидэнд мөнх амьдрал ирнэ гэдгийг хэлсэн. Харин энэ мөнх амьдралд бид итгэлээрээ энэ мөнх амьдралыг авч чадна. Хэрвээ бид Есүс Христийн загалмайн үхэлд хийгээд амьлалтанд итгэх юм бол мөнх амийг Бурхан бид нэгүслэр бэлэг болгон өгнө гэж хэлсэн байгаа. Үйлсээр биш. Та ямар сайн үйлс хийгээд Бурханаа мэдхгүй, Бурхандаа гимшихгүй, итгэхгүй бол Есүс Христэд итгэхгүй бол та мөнх амьд хүрч чадахгүй. Бидний бүх гэмнүг л модон загалмай дээр Есүс Христтэй хамт дууссан гэдэгт итгэх хэрэгтэй. Бид Есүс Христэд итгэх итгэлээр мөнхийн амьдрал руу очих болно. Тэгээд бүгдээрээ Бурханы тухай, бүтээгч эзнийхээ тухай мэдлээ, сонслоо тий. Бүтээгч минь биднийг аврах төлөвлөгөө боловсруулан өөрийн хүү цорын ганц Есүс хүүг энэ дэлхий рүү бидний төлөө илгээж тэр загалмай дээр цовдлогдсон гэдгийг бид мэдсэн. Есүс Христ дахин амьлж биднийг аврагдах боломжийг үүд хаалгах нээж өгсөн гэдгийг бүгдээрээ мэдэж авлаа. Тиймээс бүгдээрээ надтай хамт залбирая. Яг одоо та надтай хамт залбирснаар бас мөнх амийг авах боломжтой. Бурхан хаа сайгүй оршин байдаг. Бурханы сүнс хаа сайгүй оршин байж байдаг. Яг одоо та намайг дагаа залбираасай гэж хүсэж байна. Эзэн Бурхан минь ээ, та намайг бүтээсэнд баярлалаа. Би таныг мэдэхгүйгээсээ болж, би таныг мэдэж танихгүй гим нүгэл дотор алхаж байснаа, гимшиж байна. Намайг уучлаарай эзэн минь. Эзэн би бол гимтэй гэдгээ хүлээн зөвшөөрж байна. Та миний бүх гим нүглийг уучлаач. Миний бүх гим нүгэл Есүс Христээр дамжуулан уучлагдах боломжтой болсон гэдгийг би мэдэж авлаа. Есүс Христ, би танд итгэж байна. Танд баярлалаа. Намайг хайрлаж өөрийн амийг бидний төлөө өгсөнд баярлалаа. Дахин амьдлалтыг бидэнд өгөх гэж байгаад баярлалаа. Би танд итгэж байна. Та бол миний цорын ганц Бурхан. Та өнөөдрөөс эхлэн миний Бурхан байж, та намайг удирдан дагуулж, та намайг аврал руугаа хөтлөн яваач гэж залбирanгуйж байна. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг утсаар бидэнтэй харилцсан уу. Тус нэвтрүүлгийг harulan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаарт чог номын оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг чинь эвээх болтугай.